Америкийг айдас тогтуулсан Эд Гейнийн бодит түүх. Аимшигын кино үзэж байхдаа ийм зүйл бодит амьдрал дээр хизээж болохгүй гэж боддгоо. Тэгвэл Psycho, The Texas Chainsaw Massacre, The Silence of the Lambs зэрэг дэлхийн хамгийн аимшигтай кинонуудын ард нэг бодит хүн байсан гэвэл яах вэ? Түүний нэрийг Эд Гейн гэдэг. 1906 онд Америкийн Висконсин мужийн жижигхэн дасганд төрсэн тэр хүү анхандаа бусдаас ялгарах зүйлгүй байжээ. Гэвч түүний гэр бүл айдас, дарамт, ганцаардлаар дүүрэн байв. Эзэн архичин харин ихэн хид хатуу шашиндаг эмэгтэй байсан бөгөөд дэлхий тэр чигтээ нүгэл гэж хүүхдүүдтэй байнга ярьдаг байжээ. Ялангуяа эмэгтэйчүүдийг муу муухай их үүсвэр гэж үздэг байсан гэдэг. Эд багасаа найз нөхөдгүй өссөн байна. Ээж нь түүнийг бусад хүүхдтэд тогтоолох дургүй, хүмүүс бүгд завхарсан гэж итгүүлдэг байжээ. Ингээд Эдийн ертөнцид ганцлхан үлдсэн нь ээж нь болсон юм. Тэр ээжигээ шүтдэг байв, айдаг байв, бас сохроор хайрхдаг байжээ. Харин энэ хажирхахтай холбоо хожим Америкийн хамгийн аимшигтай түүхүүдийн нэгийг төрүүлсэн юм. 1. Эхийнхээ төлөө амьдардаг хүү. Эд өсөж том болоод ч бараг өөрийн гэсэн амьдралгүй байжээ. Тэр жижиг ферм дээр ах Генритэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд ах нь л ганц хэвийн сэтгэдэг хүн байв. Генри дүүдээ чи ээжийнхээ нөлөөнөөс гарах хэрэгтэй гэж олон удаа хэлдэг байсан гэдэг. Гэвч 1944 онд хажихартай хэрэг гарчээ. Ах トゥ хоёр хээрийн төмөр унтрааж явах үеэр Генри алга болсон байна. Хэсэг хайсны эцэст түүний цогцсыг олсон бөгөөд албан ёсоор угаарын хийнд хордон нас барсан гэж дүгнжээ. Гэхдээ сүүлд хүмүүс нэг зүйлийг анзаарсан байна. Эд ахыгаа яг хаана байгааг шууд заасан байж. Мөн Генрийн тал руу орчимд цохилтын ул мөр байсан гэдэг. Гэвч тухайн үед хэргийг гүнзгий шалгалгүй өнгөрөөжээ. Хүмүүсийн дунд Эд ахыгаа өөрөө хөнөөсөн байж магадгүй гэсэн аимшигтай хардлага үлдсэн юм. 2. Ээжигээ алдсан мөчөөс бүх зүйл эхэлсэн. Ахынхаа үхлийн дараах нь Эдийн ээж өвдөж бодолгүй нас баржээ. Тэр мөч Эд Гейнийн амьдралыг бүрэн өөрчилсөн байна. Тэр байшингийнхаа олон өрөөг яг хിവэр нь хадгалж ээжинхээ хэрэглэж байсан зүйлсэд хүрдэггүй байжээ. Яг л ээж нь буцаад орж ирэх мэт. Харин өөрөө байшингийн жижигхэн харанхуй өрөөнд амьдардаг болсон гэдэг. Өдөргүй хөршүүд нь Эдийг улам хачин болж байгааг анзаарч эхэлжээ. Тэр шөнөөр оршуулгын газар руу явдаг. Үхэлтэй холбоотой сонин ном уншдаг болсон байна. Сүүлд цагдаа нарын тогтоосноор Эд ойролцоох оршуулгын газруудаас цогцос гаргаж авдаг байжээ. Түүний хэлснээр тэр ээжтэйгээ төстэй эмэгтэйчүүдийн шарилыг хайдаг байсан гин. Энэ хэсэг Америкийг жинхэнэ айдас тогтуулсан юм. 3. Аимшигын байшин. 1957 онд нэгэн дэлгүүрийн эзэн эмэгтэй гинт сургаггүй алга болжээ. Түүний мөрийг дагсаар цагдаа нар Эдийн ферм дээр очисон байна. Тэгээд тэдний харсан зүйл Америкийн түүхэнд үлдсэн юм. Байшин дотор хүний ясаар хийсэн эд зүйлс, арьсаар бүрсэн тавилга, нүүрний арьсаар хийсэн маск зэрэг аимшигтай зүйлс байсан гэдэг. Цагдаа нар хүртэл тэр байшинд орсон шөнөө нойр хүрээгүй гэж хожим ярьсан байдаг. Тэр мөчөөс эхлэн хэвлэлүүд Эдийг Plainfield-ийн ярахчин гэж нэрлэх болсон байна. Гэхдээ хамгийн хачирхалтай нь аривчлагдсныхаа дараа Эд тайван бүр ичимхий хүн шиг харагдаж байжээ. Цагдаа нарын хэлснээр тэр чанга довурдаггүй, энгийн асуултанд хүртэл хүүхэд шиг хариулдаг байсан гэдэг. 4. Аимшигын кинонуудын ард байсан бодит хүн. Эд Гейн ердөө 2 алчгаа хүлээн зөвшөөрсөн ч түүний түүх дэлхийн аимшигын киноны өнгийг өөрчилсөн юм. Psycho киноны Норман Бейтсийн ихтэй хит донтсон дүр, The Texas Chainsaw Massacre-ийн Leatherface, The Silence of the Lambs-ийн Buffalo Bill. Эдгээр дөрүүд бүгд Эд Гейнийн бодит түүхээс санаа авч бүтээгдсэн байдаг. Тиймээс олон хүн аимшигын киноны хамгийн аимшигтай мангасуудын ард ганцхан бодит хүн байсан гэж ярьдаг. Тэр хүн бол Эд Гейн. Сүүлд Netflix хүртэл түүний тухай Monster, The Ed Gein Story цувралыг бүтээсэн нь санамсаргүй зүйл биш юм. Учир нь энэ түүх зүгээр нэг гимпиргийн тухай биш. Харин ганцаардал, айдас, гаж гимээр хайр хүнийг хэрхэн дотроос нь эвдэж, бодит мангас болгож чаддаг тухай хамгийн харанхуй бодит түүхүүдийн нэг үлээ. Саг Цэгмэн. Бусдаас өөр мэдрэмж.